Сайн байцгаана уу? Та бүхэндээ үргэлжлэлийн хүчээр арьсаа гэмтээдэг 3 төслийн талаар танилцуулъя. Бид өдөр тутмын амьдралдаа анзаарч байгаагаасаа илүү олон удаа арьсандаа хүрдэг. Тэгвэл арьсыг гэмтээдэг үргэлжлэлийн 3 журшил. Нэгдүгээрт нь нүрээ угаах үед үүсдэг байна. Арьсандаа хүрэхдээ боловсрсон тоортой харьцаж байгаа юм шиг зөөлөн хүрээрээ. Чигийг арчих биш, харин арьсандаа шингээхэн чухал юм шүү. Нүүр будалтын болон бохирдлыг бүрэн арилгахын тулд ихэвчлэн арьсаа төсөлж байснаас илүү хүчтэй үрдэг байна. Ялангуяа нүдний будгаа цэвэрлэхдээ онцгой анхааралтай байх хэрэгтэй. Биеийн бусад хэсэгтэй харьцуулахад нүдний эргэн тойрон дахь арьс илүү нэмгэн эмзэг байдаг. Нүрээ угаасны дараа арьсан дээрх чигийг алчуураар арчихын оронд арьсандаа шингээх зорилгоор зөөлөн дарж аваарай. За хоёрдугаарт нь үргэлжлэлийн хүчээр арьсыг гэмтээдэг зуршил нь арьс арчилгааны үед гардаг байна. Арьсандаа бүтээгдэхүүнээ түрхэхдээ хоёр алган дээрээ тарааж зөөлөн дар шингээхийг зөвлөж байна. Бидний нийтлэг гаргадаг алдаа бол бүтээгдэхүүнээ маш ширүүн үрж түрхдэг явдал юм. Арьс арчилгааны техник бол бүтээгдэхүүнээсээ илүү чухал юм шүү. За 3 дахь зуршил нь нүүр будалтын үед гардаг байна. Бүтээгдэхүүнээ түрхэхээсээ илүү арьсан дээрээ тавьж байна гэж төсөөлөд үзтээ. Цуур крем түрхэх үед илүү үргэлжлэлийн гэмтэл учруулж болжшгүй. Тиймээс аль болох арьсандаа зөөлөн хүрэлцэхийг зөвлөж байна. Хацар өнгөлөгч нүдний тэнт хүрхэхдээ арьсандаа зөөлөн нүүр будалтын багс хэрэглээрэй. Таны өдөр тутмын зориггүй арьсанд хүрч буй үргэлжлэлийн журшил нь арьс өнгөө алдаж өөсөө үүсэх шалтгаан болж магадгүй юм. Арьс нь маш нэмгэн ойролцоогоор 2 мм-ийн зузаантай, арьсны хамгийн гаднах давхарга болох эвэрлэг давхарга нь ердөө 0.2 мм-ийн зузаантай байдаг. Тиймээс энэхүү эвэрлэг давхарга нь үргэлтийн улмаас амархан нэмгэрч арьсны эргэлтийн хэмнэл алдагддаг байна. Үүний улмаас арьсанд өрөвсөл үүсч болно. Арьсандаа зориггүйгээр хүрэхээс зайлсхийх нь чухал шүү. Та бүхэндээ амжилт хүсье.